Kenovision podcast. Эзэнгүй айл гэдэг нь анхнах шүү дээ. За тийм. Дөө ингээ маадарч байгаа л орчууламаар юм шүү дээ. Тийм. Явлаа мавлаа гэд хүн айлгадах юм. Би ч одоо энэ камерын ардлал байдаг болохоос энэ урдталт нь гарахаар чичирчдэг байхгүй. Яа, хоёлаа тун дэстэй хүмүүс сууж ин да одоо яана. Сайн байцгаана уу? Кино сонирхогчтой зориулсан Монголын хамгийн олон кино контенттай Univision-с Kenovision podcast хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн зочноор Монголын кино бүтээгчдийн холбооны тэргүүн найруулагч Сингд орж гой маань бас өргөдөж оролцоход бэлэн болоод байна. За баярлалаа. Гуйлсан их баярлалаа. Яг бодлоо л да. Яана гэд хэлчихв зүгээр болов гэд. Зүгээр шүү дээ зүгээр. Хүн яг харагдж байгаагаар л хэлсэн дээ шүү дээ. Окей. Хүндлээд л гойсон юм шүү. За өнөөдөр бид хоёр түүхэн сэдвтэй киноны талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд мэдээж энэ сэдвт хамааруулаад маш олон кинонууд байгаа шүү дээ. За тэгвэл хоёулаа яг Schindler-ийн List гэд киноны талаар бас ярил гэж бодож байна л та. Та энэ киног хэзээ хамгийн анх үзчихсэн бэ? За нэр өстө маш их үзчихсэн шүү. 2000-аад оны дундуур билүү юу лээ. Барагтай гэж үзчихсэн баг шүү. За энэ кино бол үнэхээр одоо юу гэдгийг түүхэн кино гэдэг утгаараа дэлхийн түүхэнд ч хүртэл бас тийм том эргэлт хийсэн кино л да. Киноны түүхэнд. Ягаад тэгж хэлж байгааг үл яг би зүгээр яг мэрэгжлийн үднээс харж байгаагаар л хэлж байгаа юм л да. Энэ юу гэдгийг тэр еврейчүүдийн одоо тэр гаслан зовлон өнөөдөр дэлхийд дахинд маш их олон хэлбэрээр хийсэн кинонууд асар их байдаг. Энэ Schindler-ийн бүртгэл гэдэг энэ киногоор бол одоо Спилберг бол нэгсэнд өөрөө ч еврей хүн. Тэгээд илүү их тэр гаслан бүр дотроос нь маш тийм бодтойгоор ингэж кино гэж хийж болдгийм аа. Юм одоо нэгсэндээ баримтад уран сайхны кино шиг биш ах уу. Маш их тийм амьдралтай их ойрхон хийсэн кино байхгүй. Тэр утгаараа одоо юу гэдгийг дэлхийн одоо урд нь одоо дэлхийн 2 дугаар дайнууд бөгөөд хоригдол одоо тэр артлын их зовлон зүдгүүрүүдийг үзүүлсэн кинонууд бол байдаг боловч тэд нар илүү их жоохон уран сайхан тал руугаа илүү хэвээсэн байдаг. Яг уу мэдээж Schindler-ийн бүртгэл гэдэг кинон дээр бол ердөөсөө маш тоочны бөгөөд тэр доторх тэр гашлан тэр айхтар тэр тарчлааныг бол ердөөсөө маш тийм реалны бөгөөд их бодтойгоор авч наашны ингэж хүчтэй хайж өгсөн бөгөөд дэлхийн одоо бүх үзэгчд шууд шоконд орцгоосон. Ягд бол энэ киног үзээд. Ягд бол энэ бол баг түрүүн би хэлсэн тий баримтат кино шахуу тийм материалуудтай юм шиг тийм утгаараа айгүй тийм том юм дэлхийн киноны түүхэнд бас тийм том цогцолт болж орж ирснээр илүү их тийм том амжилт болсон болов. Тэгээд ер нь яг уу цааш нь өөрчлөлөд ярьчихв. Яг уу зүгээр миний л зүгээр бодол яг тэгвэл тэр киног хийхин тулд одоо юу гэдгийг Спилберг жишээ нь доороо Porsche-ийн 2 найруулагч авсан байгаа юм л да. Одоо нэгсэндээ 1 2 дахь найруулагчд нь Porsche найруулагч нар байхгүй. Ер нь Porsche-ууд ч угаас дэлхийд бас киногоор бас мундаг шүү дээ. Тэр тусмаа найруулагчд нь. Тэднээс авчирч доороо ажиллуулж тэднэр тэр зохиол тэр задаргаа тэр бүх одоо тэр доторх тэр бүхэл кинонд явагддаг тэр бүх процессуудыг тавилсан байгаа байхгүй. Тэгээд тийм өнцгөрөө илүү их тэр киноыг тийм бодтой болж өгöd. Тийм мундаг кино болсон. Тийм түүхэн кино гэдэг бол их олон үзүүртэй л дээ. Яхав киноны хувьд гэх юм бол 93 оны гэхээр бас нэлийн сүлд өнгөтөр хийж болохоор байсан ч гэсэн яг үйл явдлыг хар цагаанаар харуулсан. Тэгээд хар цагаанаар харуулахдаа нэг туслах дүр буюу нэг жоохон охиныг яг улаан палтаатай нэг харуулдаг штеп. Тэгээд нөгөө нэг цогцын нөгөө гол дүр маань олж хараад тэр магадгүй үзэгчдэд олон талын содон мэдрэмж өгсөн байх. Яг тэр бяцхан охиныг хараад одоо таны хувьд яг юу мэдэрч ийсэн бэ? Тэр киноноос. Ер нь бол альва кинонд найруулагчаараа авагддаг шүү дээ.
Тэгэхээр юу гэхээр тэр найруулагч өөрийн гэсэн өнгө үзэл бодол гэж нэг юм байгаа юм л да. Өөрийн гэсэн подтекст байгаа юм л да. Далд суурь гэсэн монголоор бол. Нэгэсэндээ тэрнийг маш дотроо ингээд тэр шаналлын тэр юм авчиад ингээд тавьсан энэ өнцгийн юмыг нэгэсэндээ чи өнөөдөр ингээд надаас асуугаа сууж байгаатай яг адилхан шиг дэлхийн ард түмнийг бас яг тийм асуултын тэмдэг хэлбэрээр нь үлдээсэн байхгүй болов гэж би бодож байгаа. Тэрнээс биш одоо тэр бол одоо тэр энэ гэд шууд тэр найрлагчийн доторх юм шууд уншиж бол тийм эцсгүй л те. Яг уншиж болно. Тэрнээс биш би одоо уншснаа ганцхан өөрийнхөө тайлбарлахаар магтчихгүй мухар болох бах. Мухар мөчөд болох болов. Зүгээр яг альва ийм зөвөрлөлийн шийдлүүд бол угаасаа дэлхийд ер нь бол том одоо дэлхийн мундаг кинонууд дээр бол угаасаа элементүүд байдаг штэ. Яаж одоо нэгэсэндээ кино бол өөрөө дүрслэлийн урлаг. Тэгээд тэр дүрслэлийн хэлбэрээр яаж тэр нэг юм доторх тэр нэг юм гангасан нэг юм навч яваад байгаа ч юм уу тийм үү? Нэг юм улаан навч яваад байгаа ч юм уу? Тэрнийг магтчихгүй тэр найруулагч дотроосоо тэгж өдөөж харсан байх л та. Тэрнээс би бол одоо шууд задлаад шууд хэлэх бол дими бахалт гэж бодож байна. Тэгэхээр тийм болохоор үзэгчд болгон өөрөөсөөр тэр улаан болтойтой тэр охиныг тэг бүгд тэр бяцхан охиныг тэгж хараасай. Тэр охины тэр орон доогоор ороод тэр ингээд бүлтгэнэд хараад байж байгаа тэр балаан тэр угаасаа тэр өөрөө бүр уншсан байгаа юм л да. Нэгсэн за кинонд тэр чигээр нэвчээд орж байгаа юм л да. Тэгэхээр юу гэхээр нөгөө кино болгоны одоо далдсуур болгоныг найруулагчийн дотроо эмзэглэл болгон найруулагчийн дүрслийн элемент болгоныг бид нэр задлах юм бол маш хэцүү л те. Ер нь бол яг тэгвэл тодорхой тухайн үзэгч тэрнийг л тухайн цаг үе дээр яаж мэдэрч авч байгаа нь л гайхалтай байна гэж би бол боддгийн. Илүүч өөрийнх нь кинонд айлуу бас тийм дүрслийн элементийг их оруулахыг хичээдэг тэр элементтэй бас нэг л элемент л те. Киноны кастингийн хувьд гэх юм бол нөгөө нэг Taken дээр тоглодог хин гэдэг үлээ дээ. Liam Neeson. Тийм. Ер нь нэг тиймэрхүү дүрд нэг ороод идэггүй шүү дээ, тий. Ер нь акшн жанрын жүжигч юм шиг санагдаад идэв надаа. Тийм шүү дээ. Liam Neeson ч юм бол ерөнхийдөө бол одоо тэр 80-аад оны кинонууд нь тэгээд тэр 90-аад оны кинонууд бол илүү их тийм дотгошоо кинонууд байдаг байхгүй юу? Анзаарвал яг биднэрт бол яг дандаа нэг массын коммерчил кинонууд нь илүү их наашаа орж ирээд идэх болохоос биш. Уг жүжигч нь бол өөрөө тийм одоо дотоод тал руугаа илүү их тийм мундаг жүжигч юм байхгүй. Үндэ бол яг анх бол тэр жүжигчнийг анх Холливуд руу анх хөл төрж орж ирэхэд бол тэтэрхий өндөр гонцгой тий нэг юм ив хаваагүй одоо тийм жүжигчин гэж одоо анх тэгж байж исэн бол сүүл рүүгээ бүр одоо бүр сая сүүлдээ одоо Taken гэж одоо бүр тэгэл аль экшн кинон дээр л тоглож штэ тий. Тэгэхээр тэр жүжигчин өөрийгөө нэгдүгээр дэвдэх дээрээс нь тэр жүжигчнийг нээж гаргах гэж нэг юм ажил байна л да. Тэрэн дээр л айгүй мундаг ажилласан байгаа юм л да. Тийм ч өнцгөр Liam Neeson тоглосон. Тэгээд тэр шинэлэрийн бүртгэлж гисэндээ нөгөө бүх жанрыг хийсэн байдаг байхгүй тэр кинонд. Одоо жинийхаар бол одоо жишээний үгдгийн энэ бол одоо цэвэр тулаанд киноч гэдэг юм уу цэвэр кино тим дайны кино гэхээс илүүгээр энэ кинон дотор бүх жанрууд нь явж идэг байхгүй юу. Тэр одоо тэр нөгөө тэр жиний дөрвөжөө хилдэг те улаан балтай гэдэг энэ бол одоо жишээ нь юу гэдгийг арт элемент ч гэдэг юм зүгээр ер нь нэг нөгөө талын өнцгөөс харахад за тэгээд тэр дотор мэдээж бол тэр одоо тэр дотоод сэтгэлийн тэр нөгөө дан тэр өөртөөгөө тэмцэлдээд байгаа тэр дотоод ертөнцийн тэр нэг эсрэг дүрийн тэр нэг ингээл хүн будчихаал тэр ингээл буугаа ингэчээл ингээл байгаад идэг тэр нөхрийн хүртэл одоо тэр дотоод ертөнцийг хүртэл гайхалтай гаргасан тийм зохиол байхгүй одоо кино байгаад юм л та тэр нь ганцхан Оскар Шиндлерийг ганцхан барихтай биш бүхэл бүтэн тэр эсрэг дүрийг дотоод ертөнцийг хүртэл авчиад хийцэн те тэр яагаад тэр ингээд тэр еврей бүсгүүд тэр дурлж болохгүй байгаа юм те тэр өөрийнх нь тэр ингээд тэр бачимдаад өгөх гээд байгаа те тэгээд тэр нэг сцен байдаг юм да одоо марчаад байна нэг юм доотлын бодволд орж ирэл те ингээд нэг тэр яг
бүсгүүд нэг сэтгэлдээ илэрхийлэх гээд байгаа тэр нэг текстүүд нь айгүй тийм эвгүй мөртлөө бие чантай яах вэ? Зүгээр л уулзах гэсэн ч гэдэг юм. Энэ ингээд нэг тийм цаанаа ингээд нэг тийм яргалаад байгаа юм шиг хэлж занаад байгаа юм шиг хэлээд байгаа боловч цаад дотоод ертөнцийн тэр хичнээн харгас новшч гэсэн тэр хүний дотор бас нэг тийм хайр дурлалын галдвал байгаад байгаа байхгүй. Тэрний хүртэл айхтар ингээд одоо эерэг эсрэг нэмэх хас хоёрыг бол тултал нь хоёр дүрийг бол ердөөсө тултал гаргаж ирснээр тэр гайхалтай байгаад байгаа юм л да. Бас тухайн цаг үеийнхаа яг бодит болж исэн тэр хүний ам тий ямар үн цэнгүй ямар хямдхан байсан гэдгийг бас амар тод томроо харуулсан юм шиг санагдаад байгаа. Тэр нэг балконоор гарч ирээд хүн буудчихал тий орж ирээд. Яг энд нэг юм яг ерөн үндэстэн бол та нар бол одоо ингээд өөрөн бараг бол хүний тоноос ассан л гэсэн тийм л текстүүд санаанууд л тэнд л яваал байдаг шүү дээ. Ил текстүүд яваал байдаг шүү дээ. Эцсийн бүлэгтээ бол яа зүгээр би л нариулагч үүднээс зүгээр би тэгж харж байгаа шүү. Альва юм хоёр талтай. Тэ юм бас хитрвэл бас ямарч болдог үлээ тийм ээ. Тэгэхээр үндэстэн доторх үндэстнүүд гэдэг нэг амар юм байгаад байгаа байхгүй. Дэлхийд бол угаасаа л тийм шүү дээ тийм. Маш их олон одоо Европын орнууд бол дотроо их олон үндэстнүүд дотроо салдаг. За тэр дотроос магадгүй тэр еврейчүүдийн тэр одоо тэр нэг өөртөө үнэхээр еврейчүүд бас гайхалтай сайхан явж иж болно. Гэвч тэнд тэр одоо тэр нэг имзэглэл байна шүү дээ тий. Тэр нэг ари үндэстний тэр нэг имзэглэл байна шүү дээ. Яхаараа одоо миний герман нутагт энэ еврейчүүд гэдэг шиг одоо тэр нэг юм цусна л босч ирж ил одоо дэлхийн 2 дугаар дайны өдөөгөл хайцсан зүйл шүү дээ. Тэгэхээр энэ үндэстэн доторх тэр хагарал гэдэг юм чинь бүр тийм аимшигтай болгож том юм болж байгаа юм л да. Одоо юу гэх манайх бол нэг тийм айхтар манайх ч юм бол эдэн ястангууд л байгаа шүү дээ. Үндэстэн ястангууд. Тэгтээ жухам энийг бас надад цаантал бас ойлгох хэрэгтэй. Тэгтээ би бол ямар еврейчүүдийг устгах нь зөв юм а гэж байгаа асуудал биш л дээ. Нөгөө альва юм дээр баланс гэдэг нэг тийм юм байгаа. Юм шиг надад зүгээр санагдсан. Ер нь найруулагч хүний хувьд түүхэн кино яг одоо өдгөө одоо цаг дээр түүхэн кино хийхэд юу илүү шалбарлуу гэдэг юм бол юун дээр илүү анхаардаг юм бол яг түүхэн кино бол угаасаа дотор хийгдэх тэр хэлбэр нь өөрөө их олон янзтай. Жишээ нь юу гэдгийг 30-д оны үеийн хэлмэгдлийн үеийн түүх гэж бодъё тийм үү. Тэгэнгүүт 30 хэдэн оны үеийн хэлмэгдлийн тухайн жишээ нь нэг хүнийг барьж авъя ч гэдэг юм. Инхээр өөр болж байгаа. Тэгэхээр 30 хэдэн оны үеийн хэлмэгдлийн үеийн цаг үе дээр нэгсэнтэй түүхэн баатар үүсгэж уран сайхны одоо баатар үүсгэж хийх бол нэг тэгсэн мөртлөө түүхэн кино байгаад байгаа биз. Одоо өшөө зүгээр жоохон заддад ярихад жишээ нь үгдийн Russell Crowe-ны те Gladiator гэлдэг л те. Gladiator гэдэг нь Ромын эзэнт гүрнийг зүгээр тэр Максимус гэдэг тэр зүгээр нэг жанжнаар үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тухайн тэр цаг үе дээр бол Максимус гэдэг тийм жанжин байсан ч үгүй ч юм. Яг дүү тэр чинь тодорхой ийм зохиолын баатар гаргаж ирж нэгсэндөө ийм хиро гаргаж ирж тэр дотроос ингэж тухайн цаг үеийг үзүүлснээр тэр түүхэн кино болчихж байгаа. Тэгвэл одоо эргээд нөгөө төхөргөө буцахад жишээ нь 30 хэдэн оны үеийн бидний монголчуудын хэлмэгдлийн тухай үзүүлнэ гэдэг ингээ явж хахад жишээ нь бид нэг тоочны нэг баатар барья л та. Одоо жишээ нь лөмбч гэдэг юм уу те. За одоо тэгвэл тэр лөмб гэдэг хүний тухай барьсан тохиолдолд маш бодтой бөгөөд маш няхуур бөгөөд тэр киноны төгсгөл маш тодорхой болчихж байгаа байхгүй юу? Тийм биз? Уран сайхны тухайн цаг үед тавьсан уран сайхны дүрийг бол төгсгөлд нь яачлуул яа төгсгөж болох. Уран сайхан хэлбэр нь янз бүрээр орох тийм. Яг энэ түүхэн кинонд зайлшгүй одоо тавигддаг шаардлага гэдэг нэг бас нэг тийм хүчин зүйлүүд байна л да ялж байхгүй.
түүхгүй болохгүй мэдээж тийм үү. Мэдээж тэнд одоо хин нэг бас буруу шаахгүй. Энд чи ялч байхгүй нөгөө тодорхой тэр нэг хэдэн зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэрүүн дээр л маш том хянуур хариуцлагатай ажиллах ёстой л гэж би хэлээд байгаа юм л да. Тэгэхээр түүхэн кино бас нэлээд яригтэй. Бусад кинонуудыг бодвол яалтчихөө таны хэлжсэн хариуцлал байна л та тий. Тий, хариуцлага яг хөө тэгээд нөгөө хүмүүс болохоор ингэж хутгаад байдаг л да. Одоо жишээ нь миний одоо босвол гэл нэг түүхэн кино би нэг хийсэн шүү дээ. Тэгэнгүүт тэр 30 эдэн оны үеийн тэр хилмигдлийн тэр үеийн тэр түүхийг яг одоо тэнд бол тим юм байгаагүй маа. Тичнээ хүнийг ингэж полимотор шүршиж адлаагүй маа л гэдэг. Гэтэл би болохоор 30 эдэн оны үеийн тэр одоо харгислын тэр юг би уран сайхны дүр гаргаж ирээд уран сайхны үйл явдал зохиогоод түүхэн дээрээ тулгуурлаад шүү дээ. Тэгээд тэр кино хийгдээд ингээд дуусчих. Тэгээд энэ киног бол жишээ нь түүхээс сэдвэлсэн уран сайхны кино гэж байгаа юм. Гэж ойлгоход бол их ойлгомжтой байхгүй юу? Энэ бол түүхээс сэдвэлсэн уран сайхны кино шүү гэдгийг маш сайн ойлгох. Алтан үеийн гой сайхан уран бүтээлүүд байдаг шүү дээ. За эндээс бас үзэгчдтэй ярил түүхэн. Гот мундаг штэ. Яг нөгөө дөрвөжийн л асуудал та. Яг түүхэн кино гэж барьж авсан бол манай хайгуу зөвхөн байдаг байхгүй. Одоо жишээ нь цогтойж мантгад саатан тэгээ мөнгөөр өвчнөд оргод ч гэдэг юм. Яг за одоо тэгэл ингээл одоо сүулт гэх юм юу гэх сүүлийн кинонд би альт оруулахгүйгээр ярьчих. Алтан үеэл ярьж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр үед чинь бас л яг л тийм байхгүй. Тухайн тэр цаг үеийн үйл явдал төр сэдвэлсэн асар их олон уран сайхны бөгөөд түүхэн кинонууд асар их байгаа л та. Тэгвэр яг одоо ихвчлэн одоо намын кинонууд гэх юм уу тийм үү илүү их үдэл суртал тал руугаа кинонууд бол одоо тэр илүү их тийм түүхэн кинон дэр их давмгаалж ирсэн баг. Анзаарвал тий Сүхбаатарч гэдэг юм уу одоо тэгээд гэр бол уулын Сүхбаатар кино чинь түүхэн кино байгаад байдаг. Гэвч нөгөөх нь нөгөө л уран сайхны иж гэдэг юм уу. Гэвч тэрийг бол түүхэн кино бол мөн бүр одоо нөгөө юм бүр ингээд задлаад ярих юм бол айгүй их олон юм ярих болчиход байна. Зүгээр одоо ингээд жишээ нь түүх нэг киноны ганц нэг аюултай юм тэр байхгүй юу? Кино ингээд гараад ингээд тэр киног маш зөв хариуцлагатай хийхгүй бол гэдэг нь тэр байхгүй. Тэр кино хэрэгцэл буруу хийгдсэн бол тэр тухайн нийгэм буруу хүмүүжлэгдэхэд цаашаа явдаг нь хамгийн аюултай байхгүй. Одоо яг тэр жишээ ч одоо манай тэр явагдаад өнгөрлөө шүү дээ тийм үстэй. Одоо бүтэн 70 жил одоо өөрсдийнх нь түүхүүдийг худлаагаа уйлж явж хийгээд яваад ирсэн. Тэр гашуун түүхүүдийг нь одоо бидний алтан үеийн кинонууд Сүхбаатар киноч байна. Өглөө тэмцээд ингээл өчнөө олон кинонууд бий. Энтрүүдийн яг одоо зүгээр түүхэн яг үндсэн яг нэг улбааг нь яг ингээд явах юм бол яг үнэндээ бол хүрээг яг Сүхбаатарын дөрвөн балматер ягаад ингээд яатсан эзэлсэн юм байхгүй шүү дээ. Бороо өнгөр орж ирэл ингээд эзэлсэн зүйл шүү дээ. Ингээд ирэх юм бол ингээд нэг түүх өөрөө юу болж байгааг буруу өргөдвөл дараагийнх нь ингээд бидний хүмүүжлэн хүртэл буруу явчихж байгаа байхгүй. Тийм болохоор түүх дээр айхтар том түүхэн кинон дээр айгүй том хариуцлагатай байхгүй бол кино бол хүмүүс айгүй бодиттой хүлээж авдаг. Энэ яг тийгсэн л юм байна гэж киноны ганц нөгөө линейл зүг байгаа шүү дээ. Энэ бол кино бол ердөөс бүх урлын дотроос хамгийн чухал гэдэг. Тэр нэгсэндээ энэ айхтар том юм нэг гартаа барьсан том юм зэвсэг байхгүй. Тэгэхээр энэ зэвсгийг зөв ашиглахгүй бол буруу газар буудах юм бол нэгсэндээ маш хорн өнөөлтэй байхгүй. Тэгэхээр өнөөдрийн хийгдэж байгаа түүхэн киноч тэр ер нь альва түүхэн кинон дээр маш том хариуцлага байх хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо бид нэр одоо нэг дахиад
70 жилийн дараа тэр түүх чинь худлаа байсан бэлээ гээл тэр киног зүхэд байж байгаа асуудал бол биш байхгүй. Тийм болохоор альва юм дээр уран бүтээлчнэр өөрсдөө маш том судалгаа, маш том эрэл хайгуул хийж тэр нэг мөн чанарыг зөв дуурах хэрэгтэй л та. За таны уран бүтээлүүдийн хувьд гэх юм бол яг миний одоо нэг сэтгэлд амар хурж исэн хэд хэдэн кино байдаг л та. The Lovers байна. Яг ирээдүг төрлөх гэвэл Лардма байна тий. Лардма 1 2 хоёулаа. Гэхдээ яг би Лардма 2-ыг нэгтэйгээ холбоотой болов гэж бодсон чинь ороод үзсэн бас өөр байсан. Тий. Тэгээ бодлын улгаач байна. Би яалтчгүй бодлын улгаачтай биш ээ. Улгаачийг заавал тантай ярмаар байна. Анх нөгөө гарч яхад нь би амар хүлээлттэй байсан байхгүй юу? Би яг нөгөө нэг 90 саяын гэж л ярьдаг шүү дээ. Угэлдэг тийм ганхүү тий? Ганс хөх тийм 90 саяын ганс хөх. Ганс хөхийн тэр өөрийнх нь яриаг яг сонсч ирсэн байхгүй 10 жилдээ байхдаа пөөх энэ ах чинь кинонд гарах гэж юм гэхээр би бүр яг үзчихсэн. Тэгээд бодит амьдралаасаа зөрсөн ч юм уу халдсан жоохон уран сайхны найруулгатай юм ер нь хэр байх вэ? Магадгүй та урсамжаасаа хуваалцаач тийх үү? Би бүр амар сонирхоод. Одоо 10 жилийн өмнөх кино л да. Яг мэдээж бас л тэр чинь нөгөө бодит хүний амьдралаас сэдвүүлж байгаа болохоор бас л түүхэл болчихж байгаа. Тэ. Кино өөрөө нөгөө түүхэн цаг хугацаанд үнэлэгддэг л урлаг байхгүй юу. Нэгсэндээ тэр кино маш их олон цаг хугацааг илээж чадвал 50 60 дараа л одоо 100 жилийн дараах кино дараа үзэгдэж хүн үзчихэл байвал тэр киноны одоо үнэлэмж нь тэнтэл байдаг болов гэж би боддог юм л да. Тэгээд угаасаа энэ бол нөгөө бодит тэгээ дээрээс нь бодит хүн маань амьд байж идэг айгүй хэцүү. Тэгээд яг тэгээд хийсэн л те тэгээд бид нар өөрсдөө одоо энэ манай Янга амра продюсерууд тэгээд би гэдэргээл би бүгдээрээ л зохиолж бидэртэйгээ л ерөнхийдөө ганц хөхтэй бол уулзж ийсэн л да. Тэгээд ганц хөх бол ерөнхийдөө өөрийнхөө амьдралыг ярьсан. Тэгээд тэрэн дээрээс тулгуурлаад хамгийн эцсийн бүлэгт нь хэлэхэд нь за ганц их та бол ойлгох хэрэгтэй би хэлсэн. Энэ бол танаас сэдвүүлсэн уран сайхны кино шүү. Бити та өөрийгөө гэж бити бодорой. Тэглгүй би ойлгож байна. Би өстө хэдцээч би одоо дахиж энэ өрөөгөр чинь дахиж орж ирэхгүйгээд тэгээ гараа явж ирсэн. Та нар яг юм кино гал хийгээд Тэгдэггүй яах вэ? Чи хүн өөрийнхөө хөшөөг босгуулж ийж. Тэгээд тэр маш их хурцайхаа орсон л доо. Орлоггүй яах вэ? Жохом энэ киноны үндсэн одоо яг санаа тарктокийг бариад явах юм бол энэ ч одоо нэг юм лойрын инч гэдэг юм уу альва гэмт хэрэг инч гэдэг юм уу иймэрхүү төрлийн жанр лугаагүй юу санаа лугаа кино маань чигэгдчихэд идэг. А би болохоор илүү их дотгошоо бөгөөд илүү их одоо нөгөө хайр тал руу тэр тал руу энэ киног л чирэх гэж л махисан л та. Тэгээд нэгсэндээ их үрийн тал руу тэр тал руу илүү их барьж иж энэ кино бас илүү их тийм нөгөө үндсэн шугамнаас арай өөр шугамлууд давж орж байгаа юм л та. Зүгээр мэрэгжлийн хэллэгээр бол. Тэгээд альва юмд нөгөө нэг юм балансыг бас барих хэрэгтэй. Тэ нөгөө бид бол ингээд өнөөдөр бол одоо ингээд цаг хугацаа бол энэгээр ингээд өнгөрчих биш. Чухам цаашаа та нарт яах хэрэгтэй юм бэ гэдэг энэ тэр нэг балансын зүйлийг бас их барих гэж шийдсэнтэй одоо тэгээд одоо баг 10 жилийн өмнө л гарч идэг. Найруулагч хүний хувьд бас нийгмийн нөгөө болохгүй байгаа асуудлуудыг хөндөж гаргаж ирэх гэж нийтлэх үздэг байх л та. Лардма дээр тэгж харагдсан. Яалтчгүй л одоо нийгэмдэр байдаг л юм штэ. Гэр бүлийн хүчирхийлэл. Ер нь таны
одоо тэр киног бүтээсэн яг үзэгчдэд юу өгөх юмсан гэж одоо Лардмаг бүтээв. Одоо би ч одоо ямар соёнгийн гэрүүлэгч биш шүү дээ. Тэгэхдээ заавал өгөхгүй бол ингээд гэрүүлэх гэдэг нь угаасаа үзэгчд бол үзээд бол ойлгосон баг. Тэрийг бол за энэ бол хүн болгон жижигсэн ойлгоцсон л байгаа шүү дээ. Тэрнийг заавал одоо надаар лавшруулаад байх биш. Ер нь яг зүгээр би зүгээр хийцийнх нь зүгээр тэр талаас л зүгээр тайлбарлая л да. Яг тэгвэл энэ өөрөө ингээд сэдвийн өөр аюу хүнд. Тэгэхээр энэ сэдвийг яаж одоо яг илүү их олон үзэгчдэд үзүүлэх үү, илүү их хүмүүст бас хүчтэй очлуулах уу те. Энд ч өөр тийм нийгмийн бас эмзэг хүнд болчиход байсан сэдв шүү дээ. Тэгэхээр энийг илүү их бүтээл талыг нь илүү их жоохон бариад тэ одоо кинонд чинь нэг баланс тааруулна гэж байдаг шүү байхгүй юу? Одоо нэг хоног тааруулж байгаа юм шиг. Тэгэхээр илүү их бүтээл талыг нь илүү их бариад илүү их одоо коммерчлийг нь бас бариад ингээд энэ хоёрыг чинь ингээд утгаж байгаа байхгүй юу? Одоо юугаар бол найруулж байгаа нь л найруулагч л яаж. Тэгээд тэрнийг утгаж одоо киноны маань нэгсэн одоо эхний нэг одоо үзэгчд бол мэдж байгаа эхний нэг 40% нь нэлээд жоохон бүтээл талыг жоохон барих гэж хичээнэ. Тэгээд үлдсэн хойш нь бол илүү их тийм коммершл, илүү экшнлэг, илүү нөгөө одоо нэг жоохон залуучууд руу жоохон төхүүлсэн. Тийм л өнцгөр хүргэж өгье гэсэн тийм л санаа. Тэгээд яг ердөөсөө амьдрал тийм л байдаг л да. Энэ кастинг л амар хэцүү байсан. Тийм нөгөө одоо гол дүрийн эргэтэйг олж авах гэж бол бид нар бол маш их кастинг хийж жүжигчин гэрээс үтээр тогтоод. Тэгээд яг гэрээс үх ахсанс ч байвал бити бургаар ойлгоор зүгээр ер нь ингээд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг альва хүчирхийллийн дандаа наадлын нүүрэн дээрхэн дандаа цагаан байдаг байхгүй юу? Яг тэрний цаатал яг мөн чанар нь нугдж идэг. Өнөөдөр би тэгтэл нэмэх хасгаан л хийж байгаа шүү дээ. Магтчгүй наана харагдаа цаана цагаан байж байгаа хүнийг алиг тэрх үү те. Тэгээд тийм их гимгүү царайтай хүн хайх гэж л бид үүлээ үдсэн л дээ. Тэгээд гэрэл сүх ах жүжигчнийг авчирч тоглуулад тэр нь илүү их хүмүүст илүү их очсон юм шиг байгаа. Нөгөө маш гимгүү хүний ардалд ямар аимшигтай юм нугч ядг вэ гэдэг. Таны хувьд хамгийн сүүлд үзсэн сэтгэлд бүр ингээд гоё хөрсөн кино гэвэл мэдээж бол сэтгэлд хоногдсон кинонууд бол уусаа маш их олон кино байна. Одоо би бол нөгөө манай багш өөрөө Тванжуу гэж патент Тванжуу гэж одоо манай багш өөрөө хойно сургууль төгссөн. Тэгээ бидэрт одоо орос школоор явцсан болохоор маш их орос киногаар амьсгалж одоо оюутны ширэг хэлэж ирсэн болохоор илүү одоо Михалков гэдэг юм уу, Меншов гэдэг юм уу, илүү их Тарковский гэдэг юм уу. Тэр зүг рүү илүү кинонууд үзэх. Би ч нэг амар орс кино сонирхдаггүй үздэггүй төрлийн хүн л дээ. Гэхдээ ялтчгүй саяхан үзэх шаардлагатай болоод нэг үзлээ. Амьдрал нулимсанд дургүй гэдэг. Яг багтаа үзчихэл байсан. Тийм. Гэхдээ саяхан ингээд бүр яг сууж агаад инновашнээс үзсэн чинь бүр үнэхээр гоё кино байсан байлээ штэ. Тэр дуу оруулга, орчуулга бүр инээдтэй тэр дуу оруулж байгаа юм ихтэй ингээд гол дүрийн жүжигчин жоохон ингээд хөл алдаад гიშгсэн чинь гэд их хөөрхөн. Тэгэл тэр нэг гоё хөөрхөн коднод бас байсан. Генералтаа суухын тулд эхлээд дислэгчтэй суу гэдэг. Тэр чинь бүр Оскартай кино байсан байлээ шүү дээ. Оскартай кино шүү дээ. Харин тийм байлээ. Яг чамд таалагдсныг би хэлэх үү? Яг тэгвэл шүү дээ. Яг амьдрал мэдээд ирэх үед яг үздэг кино байхгүй юу? Амьдрал мэдэрсэн хүний кино байхгүй юу? Тэрнээс ш одоо 10 жилийн юм уу дөнгөж 10 төгссөн хүүхд үзээд ойлгохгүй байхгүй тэр их төвхтэй. Тэгэхээр одоо чи бол их гоё тийм гоё идэр насан дээр явж шít. Тэгэхээр одоо яг ойлгож эхэлж байгаа байхгүй. Амьдралд чинь нэг ийм байдаг шүү гэдгийг тэр Меншов агуу аваачаад дуурцсан болохоор тэр чинь Оскар авч ин дээрээс нь ингэж ямар ч цаг үе дээр хүмүүст байгаа гарал тэр нь гайхал байгаа байхгүй. Тэг. Гайхалтай кино л та. Харин тийм. Тухайн үедээ яалтчгүй дан ганц орс гэлтгүү дэлхийд даяар л бас алтартай цуутай явсан юм байлээ шүү дээ. Тий. Тийм миний зүгээс болохоор Меншов би бол илүү их одоо Тарковский Андрей Тарковскийг бол судлахыг хичээдэг. Тэгээд илүү их тэр хүндэлж явдаг.
ингээд тэр хүнийг ойлгохыг хичээдэг. Кино урлаг ер нь бол ер нь дээд цэг нь баг тэр хүний зүгрүүл байх болов гэж би харж байгаа штэ. Яг гэвэл кино бол одоо цэвэр одоо дүрслэл бөгөөд энэ хүний энэ тархитлогыг л үнэхээр ажилуулах хэрэгтэй зүйл шүү дээ. Цуг өөрөөсөө цуг найруулцад үзэж байгаа байхгүй тэр нь гоё байгаа. Чи Улаанбаатарт найруулах гэдэг үлээ үзээд байгаа шүү дээ. Яг тэр үнтэй адилхан шиг. Ингэж үзэгчид өөрөөсөө бид нэр ингэж гоё юмд өөрөөсөө юмд орж үзэх хэрэгтэй. Орох гэдэг нь нэгсэндээ өөрөөсөө цуг тэр дотор мэдэрч цуг тайлалцаж тэр онцгийг тэр найруулагч тэрийг л тавих хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш ингээд яг өнөөдөр ингээд яваад баттай уулзаад батаас гараад ийшээ эднийд уулзаад тэнгуүтэ нууц амргийн доороо тэгээд ингээд хараа явж байгаа. Энэний тухай бол одоо үйл явдлыг дарааллыг бол одоо дэлхийд яриад хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бас ингээд гоё тийм кинонд бөгөөд тийм үзэгчд хамгийн гол нь гарч ирж байна л да. Яг гэвэл тэрийг үзэгчд өөрсдөө одооны манай залуучууд үзэгч айгүй боловсрчод байгаа байхгүй. Одоо нэг юм нэг хэр баргийн юм луу тавьж очиод нэг рекламад нь хурдтагдаад очиод үзчихдэг биш. Одоо бидний үе чинь тэр байсан байхгүй. Зурагтаар л өдөрт өстой 10 удаа реклам нь явбал шууд маргааш нь очиж үзэхээс өөр аргагүй болол очиод үзэж явах чинь тий. Одооны үзэгчид чинь шал өөр болцоо уучлаарай. Би зүгээр яг бас бүр зэрэгцэж байгаа уран бүтээлч нартай хэлэхэд. Яг тэгвэл эн чинь одоо чинь шал өөр хүүхдүүд гарч ирж байгаа. Өөр зэрэгтэл гарч ирж байгаа. Жинзээ үеийнхэн шүүлтүртэй болцсон. Эднэрийн үеийн зориулсан кино гэхээр л улам л ингээд ил болоод байх та биш. Улам харин бүр уршаа бүрийн дотгошоо болчиход байгаа юм шүү. Энийг маш анхаарах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд энэ одооны үзэгчид бол их тийм шал өөр болсон байлээ шүү. Ямиг жоохон гухий үзье. Тэгээд нэг жоохон тарих ажиллуулсан тий. Тэрээс айгүй тийм юу сентимент эссантай гэдэг ингээд нэг бивэнтэйгээ нэг ингээд ярилцж байгаа нүртэл ингээд нэг тийм харахад нэг тийм шал өөр болчиход байгаа. Ийм байгаад болохоор. Тэгтээ яг үзэгчтэй хөөж кино хий гэж байгаа юм биш л дээ. Ер нь зүгээр нийгмийн мэдээж нийгмийн урталт нь кино бүтээгч нар бүгд бид нар алхаж урталт нь л байж явах хэрэгтэй юм чинь. Тэгээд үзэгчтэй мэдэрчээж урталт нь гарахгүй бол үзэгчтэй мэдрэхгүй гэж урт нь гарна гэж байхгүй шүү дээ. За ингээд өнөөдөр ярьсан бүх кинонууд маань Univision-ы Киновишн багцад байгаа. За тэгээд урилгыг хүлээн авч оролцсон Сингдарж найруулагчтай баярлалаа. Мөн 6 дугаарын турш хамт байсан үзэгч сонсогч та бүхэндээ маш их баярлалаа.